За энэ Европын 55 жилийн төвхтэй соёл солилцооны опер хөтөлбөрийн түүх үүсэл маань бол 1969 оноос улбаатай. Тэгэхээр Европын зөвлөлгээд одоо Европын хамгийн анхны олон улсын байгууллага байдаг. Тэгэхээр тэр зөвлөл маань ер нь хүний эрх чөлөө, одоо ардчлал болон одоо соёлын хамтын ажиллагааны чиглэлд бол маш чухал ач холбогдолтой конвенцүүдийг баталсан байдаг. Тэгээ үүний нэг соёлын хүрээнд хамгийн том чухал одоо грек контракт бол опер хөтөлбөр байдаг. Тэгэхээр тухайн үеийн Европын зөвлөлийн гишүүн орнууд залуучуудаа боломж олгох, хэл сурах, тэднийг хөгжүүлэх, амьдралын туршлагаануудаа хоригдлуулахад дэм болох зорилгоор энэ хөтөлбөрийг бол баталсан. Өдгөө ингээд дэлхийн 100 орчим гаруй улс орны залуучууд энэ хөтөлбөрөөр дамжин дэлхийн одоо улс орн болгонд тодорхой хугацаанд ажиллаж амьдарч хэлний мэдлэгээ тэлж ирээдүйд тэр улсаас суралцах гарцаа нээж ингээд өөрийгөө хөгжүүлэх энэ том боломж олгоо ингээд хүртсээр ирсэн. Тэгэхээр Монгол залуучууд та бүхэнд маань энэ хөтөлбөр 90-ад оноос хойш нээлттэй болсон. Тэгэхээр одоо 30 орчим жилийг бол ингээд үдэж байна. Тэгэхээр манай байгууллага яг энэ салбартаа 19 дэх жилдээ ингээд ажиллаж байгаа. Бид нар олон улсын ингээд холбооны бол итгэмжлэгдсэн байгууллагаар 14 дахь жилдээ ажиллаж байгаа. Тэгэхээр бид нар бол энэ салбартаа бол мэрэгжлийн маш их туршлагатай АБА хамтуулан гэж бол ойлгож болно. За тэгэхээр та бүхэн маань одоо ингээ өөртөө зорилго тавиад өөрийгөө хөгжүүлье, нэг шинэ соёлтой танилцъя, гадаад хэл сурыг, ер нь бие тааж амьдарч сурыг, дэлхийн ертөнцийн нь ямархуу байгаа гэдгийг олж мэдхийг хүсвэл манай хөтөлбөрийг сонирхоод үзээрэй. Тэгэхээр энэ хөтөлбөрийн маань зөвхөн 18-аас 26 насныхан зориулсан байдаг шүү. Энэ өөрөө олон улсынхаа гэрээний дагуу явж байгаа гэсэн. Тэгэхээр та магадгүй герман хэлгүй байж болно. Одоо герман хэлний эсэлт маань эхэлсэн байгаа учраас тэр нь бас ингээд амжаад бүртгүүлээрэй.